Энэ бизнес эрхлэж байгаа бол чи шал угаана гэдэгтээ бэлэн байх хэрэгтэй. Тэгэхгүй юм удахгүй хэдэн сая төгрөг олохоо бодох биш те. Ихтэй зүгээр шалаа угаахаа ингээд мэдчих хэрэгтэй байдаг. Сайн байцгаана уу? Намайг Ган Энж гэдэг. Би энэ студио гээд personal style-ийн хувийн стилийн зөвлөгөө өгдөг студийн бүсгэн байгуулагч байна. Тэгээ миний хувьд стартап бизнес 3 төрлийн стартап эрхэлж исэн байна. Тэгээд яг хамгийн сүүлийнх нь бол энэ студио байгаа. Энэ студиг болохоор ерөөсөө passion project байхгүй яг өөрөө дуртай юмаа хийж амьдрий гэдэг одоо сэтлээс шууд өөрийнхөө хүссэн юмыг хий тэгээ бодлол тэр үз болохгүй тэр үз гэдэг санаагаар анх стартап эхлүүлж исэн team project. Гүбэр нийтдээ штэ ер нь бол ингээл хүмүүс амар glamorous гэж боддог байхгүй стилист гэл хингүүч ингээл бүр нэг л их ингээл яваал те тэгжин нэг юм glamorous амьдрал гэж боддог тийм бол ерөөсөө биш. Хүмүүсийн одоо шүүгээг ухаал готлыг нь ингээл бараг арчаал явдаг тийм ажил болж таарна штэ ер нь бол тэнгүүд хүмүүс төсөөлөхдөө жоохон тэгж боддtiin. Тэнгүүд тийм ажил дээр эхлээд хамгийн ихний влог биччихсэн нэг тийм инээдтэй стори байгаа. Влог ерөөсөө бичиж үзээгүй. Тэгээ та влог бичиж үзсэн бол тэр чинь өөрөөсөө амар их ажил болдог заяа. Тэгээд эхлээд ингээд төсөөлөхдөө амар easy ингээл хийчихнэ гэж бодсон чинь нэг өдөр ингээд видеогоо аваад тэгээ маргааш нь газартаа одоо хариуцуулж өгнө гэд амлцсан байсан чинь бүр бүтэн үүрийн 4-5 хүртэл сууж байгаа байхгүй тэрийг эдитэж чадахгүй. Тэгээ хамгийн инээдтэй нь бүр одоо нөгөө нэг туслах стилистээр бүр инээдтэй iMovie дээр ингээ эдитлэх гэж үзэж байгаа. Тэр iMovie дээр хизээч бити видео эдитлж байгаа. Тэр бол үнэхээр бүр тэгэл өөрийн 4-5 хүртэл бит хоёр ингээл бүр баг уйлах гад тэгэн барин байж гэхдээ дуусгаал маргааш нь влогоо хүлээлгэж өгч ирсэн тиймэрхүү сторид байгаа. Тэгээд одоо бодохоор гоё л таа. Анх нөгөө нэг бизнес эхэлж ирснээсээ ярил хүүхдийн бүтээгдэхүүн импортлж оруулж ирдэг гэсэн. Тэгээ тэр үедээ харж байгаа л за гидсэн дүрдэг юм байна. Гидс дүрх юм оруулж ирнэ гээл гидс дүрнг нэрлэгдэг. Тэгэнгүүт 5 сая төгрөг ээжээсээ зээлээл буцааж заастаа дорхно ээжээ сарын дотор буцаад өгчнөө гээл. Тэгээ тэр 5 сая төгрөг явсаар байгаа л миний одоо амьдарч байгаа байр тэгээ дээр нэмээд одоо эрхэлж байгаа бизнесийн суурь хөрөнгө болж исэн. Тэгэхээр тэр бол бүр амар буянтай ер нь маш гоё 5 сая төгрөг. Үнэхээр хайрламар баг тэгээд бодохоор л хайр хүрдэг тийм story. Тэрэнд ер нь бүр амар бэлтгэх хэрэгтэй гэж би бодож байна. Бизнес эрхлэж байгаа бол чи шал угаана гэдэгтээ бэлэн байх хэрэгтэй. Тэгэхгүй юм удахгүй хэдэн сая төгрөг олохоо бодох биш те. Ихтэй зүгээр шалаа угаахаа ингээд мэдчих хэрэгтэй байдаг. Тэгэнгүүт би чинь тэгэл яхаа мэдээж нэг юм гойж гангалсан залуу нас 20-д настай. Тэгээд яг бизнес эрхлэл айгүй мөнгө олол айгүй эрх чөлөөтэй дураараа байна гэж бодсон чинь жинхэнэ ганцаараа ингээд 10 ийм бокс ачааг ганцаараа ингээд грушиг хийгээд тэгээд нэг жижигхэн офис 25 м квадрат офисын шаллыг угаагаад хааны нөөрөө будаа зогсож исэн тэр үедээ яах чинь тэнэг ингээд өөрийгөө амар гоё офис зугаад амар гоё ажил ингээд те амар бэлэн цалиа аваад гоё байжсэн чинь яа тэнийг ингээд ийм болчоо энэ юу болчоо гэдэг шиг юм бол зөндөө тохиолдно. Гэхдээ тэр ер нь тэгээд эргээ харахад хамгийн бест хамгийн гоё дурсамж бол тэр л байдаг. Зүгээр л амар яарахгүй л ах хэрэгтэй миний бодлоор яг угаасаа амар юм ингээд цаацаа боли угаасаа бүтггүй мэн. Тэгээд яг би хитрхи амар өөдрөгөр тооцоолчих те өөрийгөө айгуулаг гэж бодчих бодох үе гарна. Тэгээд тэгэнгүүтээ тэр үедээ өөрийгөө за би лаг юм байна л гэж бодох хэрэгтэй. Ер нь бол тийм. Яагаад тэгэхээр яг тэр үед л буугаад өгчвөл угаасаа бууж өгөх бол амархан штэ. Ер нь бууж өгөх бол угаасаа маш амархан. Бууж өгөхгүй байх л хэцүү. Тийм учраас зүгээр л за яг ийм үе бол байдаг. Тэгээ ийм үе бол дор хаяж нэг 10 удаа бол гарна. Тэгээд энэ үед зүгээр өөртөө итгэлээ хамгийн өөдрөгөр тавих хэрэгтэй. За би чадна. Тэгээд ер нь эцсийн тулд явж үзээгүй ээжиж бууж өгнө гэдэг бол ямар ч утгагүй. Эхлээд авсан 3 алхам чинь ямар ч одоо үр дүнгүй болчих шүү дээ тийм юм чинь за нэг эцсийн хүртэл нэг 2 алхам дахиад авчи үгүй бол би
За боли гэдэг яг эцсийн цэгээ өөртөө тодорхой тавиад тэгээ тэр чинь бүр хүрээгүй бол ер нь тэгэл зүтгэл ах хэрэгтэй. Тийм болохоор ер нь өөрийнхөө яг бууж өгөх за энээс цаашуулж чадахгүй гэдэг цэгээ ингээд айгүй тодорхой тавьчих. Тэгээ тэр хүрээгүй бол тэгэл гүрий. Тэгээ угаасаа гүрийсний эцэст юмд хүрдэг. Тэгээ яг тэр нь гүрий гэдэг нь болохоор ингээл амар чардагаал тэгэх биш. Зүгээр яг зүгээр up and down унах босох юм байна л гэдгээ ойлгочих тий. Тэгээ тухайн үед хэрвээ ингээл хэцүү байгаад байвал түр пауз авчих. Юмнаас ингээд бүр заавал нэг бүр амар ингээ урлаад байгаа юм байхгүй шүү. Түр пауз аваад түр холдоод жоохон гадагшаа дотгошоо явдагсан ч найз нөхдөд уулздагсан ч хөдөө гадаа явдагсан ч нэг юм хийчээд ирэхээр тэр чинь өөр харагдаад эхэлнэ. Тийм болохоор пауз авч бас сурах хэрэгтэй. Тэгж л хэлээ. Яг бизнес эхлүүлнэ гэж тэгэнгүүт нэг тийм амар бодоол байх угаасаа хэрэггүй. Ер нь яг төлөвлөгөө хэрэгтэй л дээ. Тэгэл угаасаа бодоол байгаа бодлыг чинь дороо ээж 10 хүн бодож байгаа шүү дээ угаасаа. Яг адилхан одоо мэдээж чи ганцаараа тэрийг бодог ойлгомжтой тий. Тэгэхээр 10-аас 100 хүн тий цаашлаа 1000 хүн бодож байгаа. Тэрийг зүгээр хэн ихэлж алхам хийх вэ гэдэг дээр байгаа. Тэгэхээр ерөнхийдөө том зургаараа хараад өөрийгөө чадна гэдэгт итгэж ивэл амар их бодоод хэрэггүй. Юм хүн ер нь ингээ хитрхи overthink хийгээд хитрхи их бодоод ирэхээр л юм амар төвөгтэй болоод тэг хийхгүй тал руугаа болоод байдаг учраас за ерөнхийдөө болно гэд өөртөө итгэл төрсөн бол шууд хийх хэрэгтэй. Одоо болохоор би ингээд хүмүүний мөнгө олох хэрэгсэл тэгээ passion project тустай байх хэрэгтэй байна гэж ойлгосон. Тэгэхээр яг миний хувьд болохоор мөнгө олох хэрэгсэл нь импортын бизнес ерөнхийдөө эрхлэх нь Монголд илүү таатай нөхцөл юм байна гэж үзсэн болохоор тийм бизнес эрхэлж байгаа. Зүгээр passion project маань зөвхөн нөгөө хүний гадаад төрхөн дээр төвлөрөх ханаасаа байгаагүй. Хүн нөгөө гаднаа хичнээн сайхан харагдаад дотроо мэдрэмжин зөрөөд байвал тэр ямар ч нэмэр байдаг байхгүй юу. Тэгэхээр дотроо мэдэрж байгаа мэдрэмж гаднаа гой сайхан байгаа нь хоёулаа адилхан тэнцүү байх хэвээр. Тэгэхээр хүмүүсийн тэр тал дээр төвлөрч одоо зөвлөгөө өгөх консалтинг үйлчилгээний студ үргэлжилж ер нь тим маягаар явах юм манай студ. Тэгээ одоо студээ нэг гээд засварын үйл ажиллагаа явагдаж байна. Тэгээ та бүхэн бас төвчээртэй хүлээж байгаарай. Тийм болохоор намар за цаашлаад өвлөл хүртэл бол яг нээчих баха би бол тэгж бодож байна тий.